Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Таавар таач оюунаа хөгжүүлье. Тааврыг анхааралтай уншаад тааврын хариуг үндэсний бичгээр бичээрэй. Эхний таавар. Хөдөлмөртөө чи нөхөрлөвл хүсэл мөрөөдлөө биелүүлж хүн бүхэнд хүндлэгдэхийн шинж. Дараагийн таавар. Элчийн эврийг авч эмэгтэйн гизгээр соливол энгүү ачтны нэр болно. Тааврын хариуг тунгаан бодоод үндэсний бичгээр бичье. Эхний тааврын хариу хөдөлмөрч, дараагийн тааврын хариу эмч. Өнөөдрийн хичээлийн сэдэв нэр язгуураас нэр бүтээх, чэ, чин, там дагаврыг зөв бичих, нүдлэн тогтоох. Үйл язгуураас үйл бүтээх, ган, гин дагаврыг зөв бичих, нүдлэн тогтоох. Хичээлийн зорилго. Нэр үйл бүтээх дагавруудыг үгийн язгуур үндсэнд зөв залган бичиж сурах. Хүүхдүүдээ үгсийг уншаад нэрээс нэр бүтээх чин дагаврын утгын ялгааг мэдэж аваарай. Мөн утгын ялгааг дэвтэртээ бичиж тэмдэглэнэ үү. Тухайн үгсийг уншихад утга нь хэрхэн өөрчлөгдөж байна гэдгийг бодож тунгаагаарай. Анч, анчин, замч, замчин, усч, усчин, дууч, дуучин, тариачин. Анч, замч, усч, дуучин гэх мэт үгсээс ажиглахад нэр язгуураас нэр бүтээх чэ дагаврын утга нь гол төлөв тухайн ажилд дадамгай зүтгэлтэй гэсэн утгыг илэрхийлж байна. Харин нэр язгуураас нэр бүтээх чин дагаврын утга нь усчин, дуучин, тариачин гэх мэт үгсээс ажиглахад ажил мэргэжлийн холбогдлолтой нэр үгийг бүтээж байна. Өнөөдрийн хичээлээр сурсан мэдлэг чадвараа өөрт үлдэлттэй бусдад ойлгомжтой дэвтэртээ бичиж тэмдэглээрэй. Дараагийн давар. Нэр язгуураас нэр бүтээх тан дагавар. Нэрээс нэр бүтээх тан дагаврыг үгийн төгсгөл хамаарахгүй шууд залган бичдэг байх нь. Тан дагавар нь дараах хоёр утгыг илэрхийлдэг байх нэ. Оюутан, алдартан, язгууртан, ухаантан гэх мэт үгсээс ажиглахад уг хэрэг юмыг эзэмсэн хүн амьтны ерөнхий нэр бүтээж байна. Харин ламтан, эзэнтэн, ноёнтон, хаантан гэх мэт үгсээс ажиглахад хүндэтгэлийн утгыг илэрхийлсэн нэр үгийг бүтээж байна. Эндүр тааны туужийн хэсгийг үндэсний бичгээр буулгаад мөр тус бүрийн утгыг тайлбарлан бичээрэй. Олсон эд малаа буйны өглөхт үл өгөгч лам бэрдтний хавцгай. Улс иргэнэ үл асран алб авахч ноёд жигүүртний хавцгай. Олон нөхдөө муутхан ховлогч зайсан гууд нүгэлтний хавцгай. Огоот сайн муу ялгалыг үл мэдэгч хүн мунхгуудын хавцгай. Эдгээр дөрвөн мөртийг үндэсний бичгээр буулгаад мөр тус бүрийн утгыг тайлбарлан бичээрэй. Мөр тус бүрийн утгыг тайлбарлан бичихдээ дараах үгсийн утгыг тайлбар толбичиг ашиглан тайлбарлан бичье. Бэрт, огоот. Огоот гэдэг үгийн утга нь огт, ер гэсэн утгыг илэрхийлдэг байх нь. Бэрт гэдэг үгийн утга нь буддын шашны 3 муу заяаны нэг бөгөөд маш ховдог шунхай харамч амьтныг бэрт гэж нэрлэдэг. Өглөг гэдэг үг дээрх дөрвөн мөртөд багтсан байгаа. Энэ бол дүрс ялган бичдэг үг байгаа. Аль хэлбэрийн
зөв бэ. Өггүй л гээ. Энэ бол өглөг авлагын авлага. Өглий гээ. Туслахыг бодож өгөх юм. Аль хэлбэрийн бичих вэ? За дараагийн давар. Үйл язгуураас үйл бүтээх ган гин дагвар. Сал багаана салгун, таатаагаана татах нь тухайн хоёр үгсээс ажиглахад тухайн үеийн дахин давтан хөдлөх байдлыг илтгэсэн эс тусах үйлэг бүтээсэн байна. Жир бигинэ жирвэн, бүмбүгэнэ бөмбөн. Дүр байдал заасан идэхгүй үйл язгуур үндсэнд залгаад тухайн үйлдэл хоромхон тасалдаж давтагдахыг заасан эс тусах үйлэг бүтээсэн байна. Гангаана ганган, хүнгэнэ хөнгөн. Энэ хоёр үгсээс ажиглахад тухайн дагвар нь авиа дуурайх үгийн язгуур үндсэнд залгаад дуу чимээг дахин давтан үргэлжлэх утга санааг илэрхийлсэн мөн эс тусах үйл үгийг бүтээсэн байна. Дараах үйл язгуур үндсэнд үйлээс үйлэг бүтээх ган гин гэсэн дагварыг зөв залган бичээрэй. Мэдлэгийг бүтээж өөрийгөө алхам алхмаар хөгжүүлж байгаа хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.